ихэнх хүмүүс Улаанбаатарт байгаа хүмүүс болохоор хөдөө болвол нэг л их бүх юм бүдүүн бараг хөгжүүлгүй байдаг гэж ойлголттой байдаг. Тэгэхээр тийм биш гэдгийг ер нь бол бид тэр ингээд сурталчил таниулах зорилготой явж байгаа. За. Хөдөө хөгжилтэй гэдэг нэртэй контент. Тий, нэвтрүүлэг байна. Тэгээд энэ хөдөө хөгжилтэй гэдэг нэвтрүүлгээр бид нар ямар зорилготой ингээд хийгээ яваад байна гэхээр хотоос хөдөөг зорж байгаа залуучууд маш их байна. Компаниуд ч их байна, албан байгууллагууд ч их байна. Орон нутагт бизнес эрхэлж мөнгө олох гэж байгаа бизнесүүд ч их байна тий. Тэгэнгүүт энэ дээр юу ярих юм гэхээр хөдөө аж ахуй газар тариаланг тойроод за одоо жишээ нь мал аж ахуй дээр ярих юм бол малын таваарлаг чанарыг өсгөх тий үржил шимийн ихээр авах тухай яригдаж байгаа. Тэгэнгүүт энэ тухай яригдангууд хэдэн тодорхой асуулт асуух тань дээр явж байгаа байхгүй юу? За та одоо юу нөгөө нэг танаа энэ байгууллага дээр хийгдэж байгаа малын таваарлаг чанарыг өсгөх тал дээр хийгдэж байгаа гой ажлууд байгаа юм байлээ. Тэр тухайгаа бидэнд гоё товчхон тайлбарлаж өгөөч. За тэг. Манайх ч энэ үйл ажиллагаа сургуулийн мал эмнэлгийн сургууль гэдэг сургууль. Энэ сургууль дотроо үржлийн биотехнологийн лаборатори байна. Манай лаборатори юу гэдэг вэ гэхээр үр хөврөлийн чиглэлийн судалгаануудыг, зохиомжтой хэлтүүлгийн судалгаануудыг за тэгээд энэ одоо хүн амтны одоо хүмүүсийн ярьдгаар бол биеийн гадна орчинд гэж нэрэгддэг. In vitro fertilization гэдэг нэг гадаад орчинд хуруу шилнэ гэж яригддаг. Энэ чиглэлийн судалгааны ажлуудыг хийдэг лаборатори байгаа. Одоо яг манай дээр хийгдэж байгаа судалгаа бол сүүлийн үед энэ адуу хурдмар сонирхогч нар их болсон учраас адууны үр хөлдөөх, адууны үржлийн чиглэлийн ажлуудыг хийж ийнэ гэдгээрт. За хоёрдугаарт хийж байгаа ажил гэх юм бол ямааны ноолуурын чанарыг сайжруулах, Монгол ямааны ноолуурын микронын нарийнхан болгох, цагаан өнгөтэй болгох, урт болгодог тэр генийн эдитинг хийх тийм технологиудыг судалж байна. Тэгэхээр одоо ямаанаас авдаг ноолуурыг маш нарийн өндөр одоо үнэтэй цагаан одоо ноолуурыг гаргаж авч олон улсад худалдаалах энэ судалгааны ажлыг хийж байна. За мөн дараагийн хийж байгаа судалгаа бол хонин дээр одоо махны чиглэлийн сфолик допер гэсэн чиглэлийн хонины хөврлийг одоо өсгөрлөх, гадаад орчинд үр тогтоох, хөлдөө чадгал шилжүүлэн суулгах гэсэн ажлуудыг хийж байна. За мөн үхэр дээр бол зохиомжтой хэлтүүлэх хөвөр шилжүүлэн суулгах ажлууд бол хийгдэж байгаа. Махны чиглэлийн үхэртэй холбоотой ямар тий одоо манайхны судалгаа хийж байгаа докторантууд, магистрантуудын хийж байгаа ажил бол бас энэ эхэрлүүлэх ажлыг хийж байгаа. Махны чиглэлийн үхэр дээр. Энэ олон улсад бол ерөөсөө нэг үхрээс одоо ашиг шим өндөртэй нэг үхрээс жилдээ нэг тугал авах биш, хоёр тугал, гурван тугал авдаг тийм аргыг одоо хиймээр гэж одоо шаардлага тавьж байгаа. Угаасаа тийм ч болж байгаа. Манай Монгол улсад л яадаг гэхээр зэрэг ихэрлүүлчин зэрэг муу ёр энэ өстэй даймаа янз янзын сүсэг бишрэлийн ярьдаг. Тийм биш. Ерөөсөө тижэл сайн байх юм бол ихэр тугал, ихэр хураг, ихэр мал гэдэг бол хамгийн сайн одоо ашиг шимтэй зүйл гэсэн үг. Бодоод үзэхдээ ойлгомжтой шүү дээ. Нэг биш хоёрыг авч байна л. Хоёрыг авч байна. Одоо нэг хураг одоо магадгүй 35 ил, 40 ил, 50 ил ингээ болох гэхэд нөгөө хоёр чинь 100 ил гараад явчих шүү дээ. Ашиг шимийн хувьд бол тий. Жишээ нэг үхрээс нэг тугал гарах, эсвэл ихэрлүүлж хоёр тугал гарах тий. Хоёр боллоо гэд тэр хоёр тугалны одоо амьдрах чадвар юм уу эсвэл өсөлтөнд юм сөрөг нөлөө байгаа. За энэ манайхны одоо үзэж байгаа үзэл бол сөрөг муу байдаг, нэг нь муу байдаг, нэг тэр гэдэг. Энэ бол ерөөс тэжээлийн асуудал. Манай дээр ерөөсөө тэжээл муу байгаа учраас л их нь өөрөөгөө тэр туглаа хоёр туглаа тэжээж одоо цатгаж чадахгүй. Тэжээлийн хомсдолтой байгаа малчт маань гэдэг тэжээж байгаа хүмүүс маань. Олон улсад бол ерөөсөө тэжээл сайтай байгаа учраас одоо нөгөө ямар дарш байна, тэрчэн шиш байна. Бүх тэжээлүүд нь байгаа учраас тэр туглаа ерөөс маш богино хугацаанд тэжээгээд ижлэхэн хэмжээнд хүргээд өсгөж байгаа. Зөвхөн ихийнхэн сүгээр биш, нэмэлт тэжээгээд тэжээгээл тэгээд яг хэвэн өсгөж чинь гэсэн үг. Тэгээ манайхан болонгоо зэрэг хоёулаа ингээд муу төл хоёр тугал гараад нэг нь дутуу өгөхөд ингэсээр байтал хоёулаа дутуу өгсөрөөд гуриг давжаа тэм жижигхэн тугал болно гэдэг бол ерөөсөө тэжээлийн хомсдол واخхой тэр. Одоо тэр малын таварлаг чанарыг нөгөө нэмэгдүүлэх гэж яригддаг шүү дээ. Энийг дагахаар манай малчд зарим ихэнх нь шүү. Одоо уламжлалт мал аж ахуйг сөнөөж ийн гэж яриад байгаа. Үгүй ээ бид нар энэ одоо тоо биш чанарыг хөөё гэдэг л юм яриад байгаа шүү дээ. Тэгэл байхаа. Тоо хөөснөр одоо бид нар чинь хэд 70 80 сая ч болов малтай болж байгаа байна. Тэгээд тэр нь биднэрт бэлчээрийн даарц затарч байна. Зэрэгцээд нөгөө байгаль орчин өөрчлөлтөд ногоон цолжилт Монголд болцсон байгаа.
ингээд нөгөө сөрөг нөлөө ихтэй байгаад байна шүү дээ. Тэгвэл энэний эсрэгээр та бүгдийн хийж байгаа ажил болохоор малын таваарлах чанарыг тий малыг ерөөсөө л Монгол малыг маш богино хугацаанд яаж чанартай үр өгөөжтэй болох уу гэдэг судалгаанууд л хийж гэнэ гэсэн үг. Тэр 2-3 янзын ихэрлүүлэх технологиг судалж байгаа юм л да. Нэг нь болохоор шууд 2 хөвөрлийг нөгөө орон яг чигдэрсэн тэгж үнэндээ 2 хөвөрлийг шилжүүл суулгаж ихэрлүүлдэг нэг тийм арга судалж байна. Дараагийнх нь болохоор нөгөө дааврын бэлтгэл тариад super ovulation гэж ярьдаг. Олон үндгээс гадагшлуулад тэгээд олон үндгээс гадагшлангууд нь зохиомжтой хэлтүүлгээ хийгээд ихэрлүүлдэг тийм аргыг дуршиж байна. За дараагийнх нь болохоор нэг хөврөл шилжүүлэн суулгачаад өөдөөс нь ахаад зохиомжтой хэлтүүлэг artificial insemination гэдэг зохиомжтой хэлтүүлгээ хийдэг, хослуулж хөврөл зохиомжтой хэлтүүлгийг зэрэгцүүлж хийдэг тийм ихэрлүүлдэг ажлыг бас дуршиж байна. Иймэрхүү байдлаар энэ туршилттай ажлууд бол хийгдээд ер нь бол үнэн дээр ихэрлүүлдэг ажил чинь ихэрлэлтийн хувь өөрөө потенциал генетикийн хувьд бол маш бага байхгүй. 0 одоо 100-1-ээс хэджээлээ маш бага хувьтай ихэрлэлдэг үхэр. Тэгэхээр энийг одоо яг энэ үр шилжүүн суулгахын аргаар ихэрлүүлээд энэ ажлууд бол 50% одоо ихэрлж байгаа судалгаанууд байгаа датанууд бидний яг хийж байгаа ажлууд дээр тийм. Олон улсад жишээ нь Европт яг энийг амжилттай хэрэгжүүлж байгаа ямар орн байна? Олон газар ер нь одоо биднийх бол одоо хятадд энэ ажлыг хийж байна. Хятадын зах зээл ерөөсөө маш олон хурдан хугацаанд энэ хүн амыг тэжээхийн тулд малын тоог, махны чиглэлийн одоо өхрийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай учраас нөгөө хөврөл шилжүүлэн суулгахын ажлыг бол хийх шаардлагатай нэгэд одоо хийгдэж байна. Хятадд одоо яг хийгдэж байна. Одоо мэдээж Францад байна, Канадад байна, Австрали, Шинэ Зеланд бүх газар энэ ажлууд бол хийгдэж байгаа. Малыг л яаж богино хугацаанд чанартай болгох гэх юм бол ганцхан эцэг малыг тэжээгээд ахаас илүү зохиомжтой хэлтүүлэх хөврөл шилжүүлэн суулгах гэдэг энэ ажлыг хослуулж хийж ижил маш богино хугацаанд малыг чанарж бол дээрээс нь эцэг малаас дамждаг халдвар төвчнүүд мань багасна. Одоо энэ адуун дээр ихэд нийлүүлгийн өвчин гэдэг асуудал яригадаад байна тийм. Бэлгийн замын янз янзын халдвар төвчнүүд байна, борцелиоз гэдэг янз янзын өвчнүүд байна. Эдгээрээс сэргийлэх бүрэн боломжтой зүйл бол энэ зохиомжтой хэлтүүлэх хөврөл шилжүүлэн суулгахын ажлууд. Баруун аймгийн ямаануудын ноолуурын чанар муудсан. Ширхгэн одоо ингээд бүдүүрчсэн тийм. Өмнөхтэйгээ харьцуулах юм бол тэр үнэн үү? Тийм энэ ерөнхийдөө микрон энэ бүдүүрж байгаа шалтгаанууд бол мэдээж цаг агаарын өөрчлөлттэй, хүйтрэлттэй холбоотой, зам үржил селекц ажил буруу төлөвлөж хийсэнтэй холбоотойгоор ингээд ноолуурын гарц, микроны бүдүүрлэл нэр бол бий болчихж байгаа. Тэгэхээр энийг л одоо яаж одоо багасгах уу, энийг яаж чанаржуулах уу гэдэг ажлыг л энэ эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж байгаа судлаач нар маань, хүрээлэнгүүд маань хийж гэнэ гэсэн үг. За энэ судалгааны ажил гэж ирж, энэ судалгааны ажил нь яг ямар одоо чиглэлээр энэ ноолуурын одоо гарцыг сайжруулж ширхгийн нарийнхан болгож чанартай болох юм бэ? Яг ямар ажил вэ? Энэ судалгааны ажил одоо бол яг судалгааны төвшинж явагдаж байгаа. Яг одоо практикт мэдээж гаргахын тулд тухайн ишгийг гаргаж ирнэ, ген эдитинг хийсэн, генийн эдитинг буюу одоо манайхны ярьдаг нөгөө генийн засварлцсан гэдэг тэр модификацид оруулсан тийм зүйл бол биш. Ген эдитинг гэдэг бол цаг хугацааны явд өөрчлөгдөж байгаа генийг хурцсаж одоо генийг одоо баш богино хугацаанд генийн засварлаад яг нарийн болгодог генийг олж илрүүлээд тэрэн дээр нь одоо янзлаад хийж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр бол ямар нэгэн одоо гаж тийм сөрөг нөлөө бол багтай зүйл гэсэн үг. Энэ ажлаа хийгээд төл гарч ирнэ, гарсан төл манай цаг агаар орчинд хэрхэн дасан зохицох нь гэд нэлээд удаан хугацааны туршид одоо магадгүй 5, 6 жил, 7 жил, 8 жилийн туршид үр дүн гарангууд одоо мачтад худалдаалах, одоо эцэг малыг борлуулах тэр ажлууд бол хийгдэж эхэлнэ гэсэн үг. Зөвхөн одоо судалгааны төвшөнд яг энэ генийг өөрчилчлөө, одоо микрон нарийсж, цагаан болж гэдэг судалгаанууд одоо хийгдэл явж байна гэсэн.